Сайн байцгаана уу? Өнөөдөр бид яг одоогийн байдлаар дэлхийн хамгийн алдартай бүсгүйчүүдийн нэг болох Kylie Jenner-ийн нэгэн ярилцлагыг хүргэх гэж байна. Kim Kardashian-ы шоунд 10хан настайгаасаа оролцсон түүнийг бид Kim-ийн эхнэгт дүүн гэдгийг мэднэ. Хэдийгээр олонний дунд нэр хүнд муутай байдаг ч түүний хүрсэн өндөрлөгт өссөн эмэгтэй болгон хүрдэггүй. Өнөөдөр бид түүний гоо сайхны брэнд тансаг амьдралыг биш, түүний дотоод ертөнц бидний хэнийг ч мэдэхгүй тэр сонирхолтой талуудыг нээх юм. Kylie Kristen Jenner Америкийн хэвлэл мэдээллийн од сошиал идэвхтэн бизнес эмэгтэй юм. Тэрээр 2007-оос 2021 оны хооронд E-Sog-ийн Keep Up with the Kardashians reality шоунд оролцож алдаршсан бөгөөд 2022 оноос Hulu Sog-ийн The Kardashians шоунд үргэлжлүүлэн оролцож байна. Kylie мөн Kylie Cosmetics гоо сайхны компани үүсгэн байгуулагч бөгөөд эзэмшигч нь. Тэрээр одоогоор Instagram сүлжээнд хамгийн олон дагагчтай дэлхийн 5 дахь хүн юм. Тэр бүмтэн Kylie Jenner-ыг үргэлж ягаан өнгө тансаг байдалтай холбож төсөөлдөг байсан болвол тэр өмнөндөө багада их эмо хүүхдээсэн гинэ. Бас гаднаас нь харахад Kylie үр хүүхдтэй цаг зав гаргадаггүй, зөвхөн амжилтын хойноос хөөцөлдөг эмэгтэй шиг харагддаг байх. Гэхдээ түүний амьдралын хамгийн чухал хэсэг бол ээж байх нь юм байна. Тэр хүүхдүүдэд яаж хүмүүжүүлдэг бол? Тэр бомтны хүүхд яаж хүмүүждэг бол? За бидний энд орж ирэхдээ харсан энэ орчин бол миний оюун санааг бүр тодруулах юм бол миний сэтгэл доторх дурсамжийн санг төлөөлж байгаа юм. Хэрэг бид яг одоо таны тэрхүү оюун санааны ертөнцөөр аялаад орчих юм бол тэндээс таны хүүхэд насыг буюу бяцхан Kylie-г илэрхийлэх ямар гурван зүйлийг харж болох вэ? Миний оюун санааны дээврийн хүндийн магадгүй миний өсөж тойронсон тэр л өрөө шиг харагдах байх. Миний өрөө бүхэлдээ хар өнгөтэй, хаасаагүй гавлын яс хатан сарнаагаар дүүрэн байдаг байлаа. Нэрэ гэж юу? Тийм ээ. Би уг нэг жаргалтай хүүхэд байсан л да. Яагаад ийм зүйлсэд дуртай байснаа өөрөө ч мэддэггүй юм. Гэтэл миний өрөө хар өнгөтэй, хаасаагүй гавлын яс хатан сарнаа, орны даав, бүр угаалгын өрөө маань хүртэл тас хар байсан. Тэгэхээр чи баг зэрэг эмо байсан байх нэ? Тийм ээ, би жаахан эмо байсан. Харин Киндалийн өрөө рүү орвол яг эсрэгээр цэвэрхэн, цагаан өнгө дамгаалсан, минималист, бүр нэг гялалцсан орчин өгтөн. Тэгэхээр миний дурсамж гэвэл нэг иймэрхүү л харагдах болов. Чи өөрийнхөө хүүхэд хүмүүжүүлэх арга барилыг хэрхэн тодорхойлох вэ? Би өөрийгөө ийм болно гэж бодоагүй ч би илүү хатуу ээж юм бэлээ. Чи юу да? Тийм ээ. Оо за. Гэтэ мэдээж цензурыг нь олноо. Миний охин одоо жаахан том болсон. Тэгээд надад бүх зүйлээ ярьдаг ч өөрийнхөө зүтгэж төвчээрийг маань байнга шалгадаг нэг муу талтай. Тийм үү? Тэгэхээр хин дарга вэ гэдгийг мэдүүлж байх хэрэг гардаг. Киндал бит хоёр багасаа л Sims тоглож эхэлсэн. Одоо л ч тоглосоор байгаа. Бид заримдаа 6 цаг ч хамаагүй суугаад тоглолцохтой. Бурхан минь. Одоо ч гэсэн бит хоёр FaceTime-аар дүрсээ харан холбогддог ч хоорондоо нэг юм ярихгүй мөртлөө зүгээр л хамт байгаа юм шиг байдаг. Бид хамт тоглож гэр бүл зохиож тоглодог байсан бол одоо нэг шин санаа олсон. Одоо бид таньдаг хүмүүсээ тоглоом дотор дуурайлгаж хийдэг болсон. Жишээ нь найзуудтайгаа хийгээд бүгдийг нэг байшинд хамт амьдруулах гэх мэт. Энэ үнэхээр хөгжилтэй. Бас одоо тийм төрлийн маш олон виртуал ертөнцид байдаг болчихож. Мэдээж олонний танил байх, бусдын нүдэнд амьдралаа ил байлгах, сошиал алдартай байх нь нэг талаасаа сайхан ч нөгөө талаасаа асар их гүтгэлэг, доромжллыг тулдаг. Kylie 9 настайгаасаа дэлхийн нийтийн өмнө ил гарсан. Тэр хүмүүсийн хараал зүтгэл доромжллыг хэрхэн дэсэж дэвчдэг тулдаг талаараа ингэж ярьж байна. Мөн түүний Тимоти Шаламентэй үүсгэсэн харилцаа нь зөвхөн улаан авсны ёслолч биш, харин хамтдаа кино үзэж бие биенийхээ уран бүтээлийг дэмждэг маш дотн энгийн харилцаа байсан байна. Мөн Kylie-гийн дараагийн том алхам юу байх вэ? Түүний мөрөөдөл хаана хүргэх вэ? Би өөрийгөө хамгаалахын тулд маш хүлээстэй байх хэрэгтэй болсон гэж боддог. Үнэхээр тех хэрэгтэй байх шүү. Би альва нэг сүрэг яриа, таагүй мэдээлэл гэдэг төр зурих хизээ нэгэн цаг төгссөн зүйл гэдгийг ойлгодог болсон. Надад намайг хайраар дутаадаггүй гэр бүл энэ дэлхийн ертөнцийн чимээ шоунаас ангид намайг л их үр хүүхдүүд манд бий. Тэд л намайг амьдралын үнэн утга учиртай холбож өрсөн дээр минь бат зогсоодог юм. Ер нь өөрийгөө зөв сайн хүмүүсээр хүрээлүүлэх шиг чухал зүйл үгүй. Тимотигийн тоглосон кинонуудаас чиний хамгийн дуртай нь аль нь вэ? Надад их сонирн байна л да. Хамгийн кино нь аль нь вэ? Ганцхан жил хийх хэцүү байна л да. Яагаад гэхээр би бүгдэнд нь дуртай. Гэхдээ Call Me By Your Name бол бараг л төгс бүтээл. Бас би Dune-д илүү их дуртай. Танд хүмүүсийн огт төсөөлдөггүй. Магадгүй бэлшгүй мэт санагддаг ч гэсэн дотроо тээж явдаг тийм зориг эсвэл мөрөөдөл хийж амжаагүй зүйл байгаа юу? Би магадгүй цомог эсвэл кино гэх мэт зүйл дээр хүчээ сорж хамаг хүчээ зориулах бах. Гэтэ одоохондоо энэ надад их хол санагдаж байна. Олонний нүдэнд ил алдартай хүмүүсийг бид тэр дүр төрхөөр нь дүгнэх гээд байдаг.
тэдний хизээж ээж хүн шиг байж чадахгүй, алдар нэр, мөнгө хөрөнгөний төлөө юу ч хийхэд буцахгүй гэж боддог хүмүүс их бий. Алдрын оргил замдаа ихэнх хүн өөрийнхөө мөн чанарыг гээж мөрөөдлөөсөө огт өөр хүн болсон байдаг жишээг бид олныг мэднэ. Энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая.